Кинория хэмээх нэгэн бүсгүй дэлхийгээс алс хол орших айш нэртэй гараг дээрх сансрын станцад ухаан орж байгаагаар эхлэх бөгөөд сансрын станц эмх замбраагүй эвдэрч сүрсэн байдалтай байдаг. Харин Риа толгойдоо гэмтэл авсан байх ба тэр өөрийнхөө хэн болохыг хаанаас ирснээ яагаад энд байгаагаа огт санахгүй байдаг. Түүнийг сэрхэд станцын түгшүүрийн дохио хангинаж компьютерийн систем шинжлэгдэж байгаа талаар анхааруулна. Риа гарч идэн олж аваад хөлгийн их биеийг нэгжин хөлгийн багийнхны цогцыг олж тэдэнд чухам юу тохиолдсныг гайхдаг. Ингээд тэр цааш явсаар сансрын станцын хаалган дээр ирж гадагш гарч үзэхэд өнөөх хачирхалтай гараг дээр үнс шиг зүйлс хаялан эргэн тойрныг нь хад асах хүрээлсэн байдаг. Мөн тэнд нэг цогцс байх бөгөөд Риа цааш нь хэсэг яваад өөрийнхөө сүдэр шиг дүрсийг олж харах ба өнөөх дүрс удсанчгүй алга болж гинт ягаан цэнхэр хачирхалтай гэрэл тэнгэрт тархаж амьсгалахад хүндрэлтэй болж ирнэ. Ингээд тэр арай гэж хөлөгт буцаж ирээд гинт хөлгийн багийнхантайгаа хамт бараг л дэлхийдээ төстэй амьсгалж болоход чин гараг олж нээснээ тэмдэглэн инээж хөхрөлтөн хооллож байсан дурсамжаа эргэж сандаг. Удалгүй үйл явдал одоо руу шилжиж Риа эмийн хайрцагнаас өвчин намдааж тайвшруулдаг үйлчлэгээтэй лент олж хүзүүндээ наагаад шүршүрт орохоор явна. Дараа нь тэр сансрын станцыг дахин шалгаад хөлгийн өрөө тасалгаанууд дахь агаарын даралтын түвшинд хэмжиж тэмдэглэсэн дэвтэр мөн өөрийнхөө бичлэгийг олох ба Риа ургамал дээр туршилт хийж байснаа эндээс олж мэднэ. Түүнийг бичлэг үзэж байтал гинэт хин нэгний чимээ сонсогдож Риач хутга олж аваад өнөөх үл таних этгээдээс нуугдана. Ингээд тэр сансрын нисгэгчийн хувцастай танихгүй эрийг олж харан түүнийг аюултай гэж бодоод өөдөөс нь дайрсан ч өнөөх Риагийн нэрийг дуудан дуулгаа тайлж өөрийгөө түүний хамтрагч Брион гэж танилцуулдаг. Тэр энэ даалгаврын ахлагч байсан бөгөөд Риа түүнийг тусламж гуйж дуудсан учраас тойрог замын сансрын станцаас энд ирсэн гэдгээ тайлбарласан ч Риа яг яагаад юунаас болж түүнээс тусламж гуйснаа санахгүй байдаг. Харин Брион амиа алдсан хөлгийн багийн гишүүдийг хараад хөлгийн багийн өөр нэг гишүүн Кларк энэ хэргийг үйлцэн үү гэж асуух ба түүний хэлснээр Кларк гинэт галзуурч бус руугаа дайрсан учраас Риа түүнийг туслаач гэж дуудсан байжээ. Гэсэн ч Риа энэ талаар юу ч санахгүй байсан бөгөөд зөвхөн зарим нэг дурсамж нь л хэсэг хэсгээрээ бүдэг бадаг орж ирж байгаа тухай Брионд хэлнэ. Дараа нь Брион Риаг хэвтүүлээд эмчилгээний робот багжаар үзлэг хийж энэ зураа түн даалгаврын талаар сануулах гэж оролдоно. Тэд дэлхий дээр хүн амын хит их өсөлтийн улмаас хүмүүсийн амьдарч болох өөр ямар нэгэн гариг олох зорилготой дэлхийгээс гарсан бөгөөд тэдний өмнөх 6 даалгавар бүтлгүүдэж энэ удаагийнх нь хүн төрөлхтний сүүлчийн итгэл найдвар болж үлдсэн байжээ. Тэгтэл Риа өөрийнхөө талаар сонирхон Брионоос өөрийнх нь талаар ярьж өгөхийг гуйхад Брион хариулахаас зайлсхийж Риаг удахгүй бүх зүйлээ эргээд санана гэж хэлдэг. Тэр шөнөө Риа унтаж байгаад гинэт ансэрч хаалганы завсраар аимшигын царайтай болсон багийн гишүүнээ олж харсан боловч удахгүй өнөөх дүрс алга болж Риач хий юм харснаа ойлгоно. Маргааш өглөө нь Риа Брион хоёр цогцснуудын үнэр танар хөлгөөрнөг тархаж эхэлсэн учраас нас барсан багийнхныгаа гадагш зөөж гаргах ба харин багийн үлдсэн эмэгтэй гишүүн Кларкийн байгаа газар одоо болтол тодорхойгүй байдаг. Брион энэ бүх алга Кларкийн хийсэн үйлдэл гэж үзэж байсан бөгөөд тэр Кларкийг гадагшаа гарч цухтаасан байх гэж таамаглаад хүчилтөрөгч нь дуусаад ирэхээр буцаад ирнэ гэж хэлнэ. Гэхдээ хүчилтөрөгчийн тухай яриад тэдэнд хөлгийн хүчилтөрөгч мөн багсаж ирснийг сануулах ба хэрвээ тэд хүчилтөрөгчийн нөөц дуусахаас өмнө энэ гарагаас явахгүй бол өөрсдөө ч хүч мэдэх аюултай байв. Хэсэг хугацааны дараа Риа ганцаараа хөлгийг судалж байгаад цус болсон хайж олж улмаар бүдэг бадаг дурсамж нь эргэн орж ирэхэд тэр багийнхан нэг гишүүн энэ хайжаар бусдыгаа гэмтээж байсныг сандаг. Ингээд түүнийг энэ талаар бодож байтал Брион ирээд гадаа маш хүчтэй шорон шуурга дэгдэж эхэлсэн талаар анхааруулах бөгөөд Риач Брионд дурсамжууд нь баг багаар эргэн ирж байгаа тухай хэлнэ. Гэтэл энэ үеэр хөлгийн түгшүүрийн дохио дахин хангинаж тэд хөлгийг шалгаж үзээд хүчилтөрөгчийн хэмжээ нь асар хурдтайгаар багасж байгааг олж мэдэх ба хүчтэй шуурганы улмаас гэмтэл гарч хүчилтөрөгч багасж эхэлсэн байжээ. Риач хурдхан шиг гэмтэлтэй хэсгийг олоод зассан боловч тэд аль хэдийн хүчилтөрөгчийн нөөцнийхөө 30% алдчихсан байдаг бөгөөд энэ нь бараг 10 өдрийн хүчилтөрөгч гэсэн үг байв. Тэд аль болох хурдан хугацаанд эндээс явах шаардлагатай болсон ч Риа багийн гишүүн Кларк нь одоо ч амьд гэдэгт итгэж байсан учраас түүнийг орхиж явж чадахгүй гэдгээ хэлдэг. Харин үүнийг сонссон Брион урлаж би энэ даалгаврын ахлагч чи намайг сонсох ёстой гэж Риа руу дайрахад аль хэдийн сэтгэл санааны хувьд асуудалтай байсан Риач түүнээс ихэд айн. Ингээд Брион Риаг тайвшруулахын тулд тайвшруулах үйлчлэгээтэй лентнээс хүзүүнд нь нааж өгдөг. Удалгүй лент үйлчлэн Риач тайвшран унтах ба тэр зүүдэндээ багийнх нь бас нэг гишүүн болох нөхрөө зүүдлэнэ. Тэр нөхөртөөгөө хамт өөр нэг гараг дээр байж байтал гинэт маш хүчтэй энерги ялгаруулах нэгэн том хар нүх гарч ирэхэд нөхөр нь түүнд энэ нүх аюултай учраас нүхэнд ойртохгүй байхыг анхааруулдаг. Риа нойрносоо сэрээд багийнхныхаа хуучин бичлэгийг үзэж эхлэх ба анхны өдрөө тэд Брионы тушаалын дагуу шинэ гарагийг судалж яваад нэгэн хачирхалтай гэрэлтсэн шингэнээр дүүрэн асар том нүх олсон байжээ. Энэ нүхнээс олдсон шингэн зүйл байгалийн гаралтай биш харин ямар нэг зүйл үнийг хийсэн юм шиг харагдаж байсан нь энэ гараг дээр тэднээс өөр харийн биетүүд амьдардаг байх боломжтойг харуулж байв.
Улмаар багийнхан нэг гишүүн өнөөхнхийг ойрхоноос судалж үзэх гэж байгаад нүхнээс үссэн хүчтэй энергийн урсгалд уртан амиа алдсан байв. Риа бичлэгийг үзэн шоконд орж Брион энэ гариг ямар аюултай болохыг мэдэж байсан ч даалгавраа амжилттай болгохын тулд үннийг түүнээс нуусан гэдгийг ойлгоно. Мөн тэр Брионы нааж өгсөн наалтууд үнэн хэрэгтээ тайвшруулах үйлчлэгээтэй биш харин ой санамжийг нь арилгадаг болохыг олж мэдэх ба Брион түүнийг зөвхөн даалгаварт нь төвлөрүүлж өөр зүйлсэд анхаарлыг нь хандуулахгүй тулд ой санамжийг нь арилгасан байжээ. Ингээд Риа багийнхаа үлдсэн гишүүн Кларкийг олж багийн бусад гишүүд нь яагаад өгснийг олж мэдхээр шийдэх бөгөөд тэр хүзүүндээ наасан наалтуудаа аваад багийнхан нэг гишүүн түүний өөдөөс яг л халдвартай зомби шиг улаарын дайрахад хайчаар дүрснээ сандаг. Багийнхан гишүүнд ямар нэг харийн энерги халдварлаж хяналтаа авсан бололтой байв. Үүний дараа Риа багийнхаа нэг гишүүнийг өөрөө алсан гэдгээ ойлгосон ч бусад нь яаж өгснийг мэдэхгүй байсан тул тэр Кларкийг ч бас халдвар авч бусдыгаа хөнөөсөн байх гэж таамагладаг. Ингээд тэр олж мэдсэн зүйлээ Брионтой хуваалцахаар шийдэн уулзахаар явж байгаад хөлөгт буцаж ирсэн сансрын нисгчийн хувцастай Кларктай таарч түүнийг халдвартай алуурчин гэж бодож байсан учраас Кларкаас цухтаана. Тэр цухтаах зураа Брионыг бүх газраас хайгаад олоогүй тул хөлгийн хонгил руу буух ба Риа тэндээс Брионы цогцыг олдог. Брион нас бараад нилээд удсан байдалтай байдаг тул тэр энэ бүх хугацаанд түүнтэй хамт байсан Брион чухам хэн байсныг ихэд гайхдаг. Риаг энэ талаар бодож байтал гинт Кларк түүнийг алхаар ирж Риач түүнээс цухтаан хөлгийн угаалгын өрөөнд ирэхэд Кларк араас нь ирж тэд хоорондоо тэмцэлтэнэ. Хэсэг тэмцэлтсний эцэст Риа Кларкийн хамгаалалтын дуулахыг усаар дүүргэж Кларкийг амьсгалах боломжгүй болгож алдаг. Дараа нь тэр эмчилгээний робот багжаар Кларкийн биеийг уншуулж үзсэн боловч Кларк ямар нэг халдвар аваагүй байдаг ба хэрвээ тэр халдвар аваагүй юм бол яагаад багийнхаа гишүүдийг алсныг Риа ойлгохгүй байдаг. Дараа нь Риа гинт Брионы цогцыг санаж түүний биеийг шалгаж хизээ өгснийг нь олж мэдхээр шийдэх ба тэр робот багжийн тусламжтайгаар Брион 51 цагийн өмнө буюу ойролцоогоор 2 өдрийн өмнө толгойдоо хүнд гэмтэл авч нас барсныг олж мэднэ. Энэ мэдээлэл Риаг улам бүр цочирдуулах ба түүний өнгөрсөн 2 хоногийн турш хамт байсан хүн жинхэнэ Брион биш болж таарч байв. Гинт Риа хин нэгэн хөлөг рүү нэвтрхийг сонсож хар гаргийнхан байж магадгүй гэж бодоод маш болгоомжтойгоор очиж шалгахад энэ нь Брион байх нь тэр. Дөнгөж сая Брионы цогцтой хамт байсан Риач цочирдон шоконд ороход Брион түнд өөрийгөө Риагийн бодлынх нь нэг хэсэг өөрийнх нь төсөөлөл болохыг тайлбарлана. Ингээд Брион түүнийг өдөрдөн Риа толгойнхоо шарх руу 2 хуруугаараа хатгаад өнгөрсөнд яг юу болсныг олж хардаг. Риагийн хөлгийн багийнхан шинэ гариг дээр газардаад нэг их удалгүй өнөөх том хар нүхийг олсон ба нүхнээс анхнаасаа л ямар нэгэн харийн энерги мэдрэгдэж байжээ. Ингээд хөлгийн багийн гишүүдийн нэгэн нүх рүү ойртож харахад солирын биеч шиг зүйл түүнийг алж тийдж бүгдээрээ сандарч балмагдан хөлөг дээрээ буцаж ирсэн байна. Гэхдээ тэд даалгавраа мартаагүй бөгөөд тэдний даалгавар нь энэхүү шинэ гаригийг судалж хүн амьдрах боломжтой болгон хувиргах байсан ба хөлгийн гишүүд гаригийг өдөр бүр судлан нэгэн хачирхалтай шимэгч шиг зүйл олсон байв. Энэ шимэгч амьд төдийгүй төмөрлөг шинж чанарыг агуулж байсан бөгөөд яг л амтан робот хоёрын нэгдэл шиг байжээ. Тэд энэ харийн биетийн тусламжтайгаар хүмүүс энэ гариг дээр амьдрах боломжтой эсхийг мэдхээр оролдож Риа хөлгийн эрдэмтэн байсан учраас түн дээр туршилт явуулж эхэлсэн байна. Ингээд тэр өнөөх харийн биетээс тастан аваад царан дээр тавьтал маш хурдан томорч энэ үеэр хурч ирсэн хөлгийн гишүүн Риад анхааруулах гэсэн боловч харийн биет залуу руу дайрчээ. Улмаар харийн биет хамраар нь дамжин бие рүү н ороод тархийг нь өдөрдөн залуу Риа руу дайрахад Риач өөрийгөө хамгаалахын тулд түүнийг хайчаар дүүрч алсан байв. Гэтэл залууд байсан харийн биет Риад туслахаар ирсэн нөхрийнх нь бие рүү шилжин орж нөхөр нь ч нөлөөнд нь автан Риаг алхаар дайртал яг энэ үед Кларк ирж түүнийг аварчээ. Энэ үеэр өмнө шууганыг сонссон Брион ч тэдэн дээр ирж халдвар авч улаарсан нөхөр нь Брион руу дайрахад Брион түүнээс цухтан хонгил руу орох ба Риагийн нөхөр түүнийг төмөр хоолоогоор толгоор нь цохиж ална. Энэ хооронд Риа нөхөр нь Кларкийг алж магадгүй гэж айн түүнийг хөлгөөс гадагш гарган цухтаалгадаг. Удалгүй харийн биетэд эзэмдүүлсэн нөхөр нь түүнийг дуудаж Риач аажмаар нөлөөнд нь автан яг өнөөх харийн биет биеийг нь эзэмдэх гэж байтал Риаг энэ тухайн орж нөхрөө хутгаар дүүрч ална. Гэхдээ нөхрийнх нь биед байсан харийн биет өхөлгүй Риагийн толгой дох шархаар дамжин түүний бие рүү орсон байв. Ингээд үнэн хэрэгтээ халдвар авсан хүн Кларк биш Риа болж таардаг бөгөөд харийн биет оюун санааг нь эзэмдэн удирдах байсан учраас тэр бүх ой санамжаа алдсан байжээ. Ингээд үйл явдал одоо руу шилжихэд харийн биет Риагийн оюун санааг хяналтандаа авч өнгөрсөн 2 хоногийн турш хамт байсан Брион бол ердөөл түүний Риад харуулсан хуурмаг төсөөлөл гэдгийг хэлдэг. Мөн тэр хүмүүс өөрсдийнхөө амьдардаг дэлхийг сүйтгэжхэд одоо энд ирж түүний гаригийг сүйтгэх гэж байна гэж хэлээд хүмүүс бол хорон муу тэднийг устгах ёстой гэж хэлнэ. Тэр Риагаар албаар Кларкийг алуулсан бөгөөд энэхүү харийн биетүүд ч гэсэн өөрийн гэсэн даалгавартай энэ даалгавар нь Риагаар дамжин дэлхий рүү очиж хүмүүс өөрсдийнх нь гаригийг сүрүүлэхээс өмнө тэднийг алж устгах байжээ.
Энэ харийнхны нэг онцлог гэвэл тэд хүмүүстэй ч робот машинуудтай ч холбоо тогтоож чаддаг байсан ба тэд Риагийн оюун санааг удирдахын хажуугаар сансрын хүлгийн системд нэвтэрч чадсан байв. Энэ бүх тайлбарын дараа Риа энэхүү харийн биед хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болохыг ойлгон эмчилгээний робот машинаар дамжуулж түүнийг толгойноосоо гаргаж авна. Харин харийн биед энэ удаад Брионы цогц руу нэвтрэн орж түүний биеийг өөрчлөн мангас шиг зүйл болгон хувиргах ба асар хүчтэй болж амилсан Брионч Риаг алхаар түүн рүү дайрдаг. Тэд хэсэг тэмцэлцсэний эцэст Риа азар түүнийг галаар шүршдэг буугаар шүршин шатааж алдаг. Ингээд хэдийгээр тэдний даалгавар амжилтгүй болсон ч Риа энэ гаригаас олж авсан мэдээллээ хурдхан шиг дэлхийд дамжуулахаар шийдэн сансрын станцаа жолоодон дэлхий рүү буцдаг. Гэхдээ кино төгсгөд Риа харийнхны аюулаас амжилттай мултарлаа гэж бодсон боловч сансарт нисэж буй хүлгийг харийн биетүүд бүхэлд нь орон бүтсэн байгаагаар кино төгснө.